Эрт дээр цагт гинэ. Манч хэттийн дарлал манай орныг нэрвсэн хэцүү үед юм байх. Өргөн уудам нутгийн маань өнцөг булан бүрт олц хайсан гадаадын түрэмгийлэгчид ангамл хуурай говь цөлийгч гатлан алт мөнгөл олж байвал амь насаа өгөхөөс буцдаггүй байсан тэр цагт Ар Монголын говь нутагт алтаар бүтсэн нэгэн уул байдаг тухай ам дамжсан цуу яриа нэгэн баян тангадын сонорт хүрчгэн. Ховдог шунхай тангад холын тэр их алтыг авах юмсан гэхээс хоол сайн хоолой руугаа явхаан болж хоногийн нойр нь хойт сүгт хулчин өдрийн бодол шөнийн зүүдэнд амар цаяа үцэх юм байж. Баячхийн дон шүглсэн баян тангад байд сууж чадахгүй болж барлаг зарц бараа бологч нараа нэгэн өдөр цуглуулж уулыг тэр хэвээр нь атсан ч болохоор уртаа гэгчин жингийн цуваа бэлтгэж алс холын ар Монголд байгаа алтан уулыг нурааж аваад ир гэж тушаажээ. Ирэх цагт чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулan явуулж гин. Очиухын ч хэлсэн алт аминдаан ашиглах гэвэл өчиггүй цааслана гэж тэдэнд зарлиг болгожээ. Баян тангадын илгээсэн бараа бологчид баруун хойд зүгийг чиглэн явсаар бараг сарын хугацаа өнгөрөхөд нэл алт эрдэнэс гялалцсан нэг их өндөр уулын хормойд ирж буужээ. Холоос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх гэдэг шиг өнөөх өндөр уулыг эргэн тойрон бүсэлж аваад өдөр шөнөгүй ухаж гарчээ. Унтах идэхээ мартсан шунхай тангадууд уулын хажууг улам гүнзгийлэн малтаж байтал үхэр шиг хэлбэртэй үлэмжийн том гэгчийн алт гараад иржээ. Улаан доор нь энэ их эрдэнэ байхад ухаад авчгаа мэдэхгүй муу сайн монголчууд ухаантай төрсөн дээдэс бидэнд уул шиг алтаа алтах нь эндэ гэж уугуул нутгийн ард түмнийг хүртэл басамжлан шүүгэлдэж уулыг улам цааш нь ухаж байтал өнөөх алтан үхрийн өрөөсөн эвэр нь гараад ирж бусдаасаа өртөж булах цохиж авах санаатай алтан чунсан нэгэн тангад үхрийн эврийг цохиотгсон чинь алтан уул бүхлээрэн доргин нижигнэж агсан зур нуран өнөө олон тангадын дээрээс өчиггүй дарчихжээ. Уулын нуралтаас болж шахагдсан хий тангадуудын өмссөн хар тоолцогнуудыг тал бүр тийш нь хийсгэхэд тоолшгүй олон хар хэрэг нисээд явчих шиг болж гин. Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл алтан үхэр уулан доор хадгалаастай байдаг юм байх. Ариун баялаг эрднэн ариун хэвлийдээ хадгалсан тэр уулыг алтан уул гэх болж нэг үхрийн эвэр дөргивөл мянган үхрийн эвэр дөргөн гэдэг үг үнээс гарч байна. Гэнэт идэх гэдсэнд гэмтэй. Гэнэт баяжих нэсэд гэмтэй гэдэг үнэн шүү гэж домог төгсдөг юм аа. Авраг гурвын амьдарч байсан алдарт суут нэмэх дуулын энгэр барихаас баруун зүгийг чиглэн явхад домогт алтан уул Тэнгэрийн хаяан цэнхэрдлэн сүмэлцэх нь ариун онгон хэвлийд мань алтан эрдэсийн баялагч бий. Авраг гурвын ясч бий гэх шиг дүнхий манандч харагддаг юм. Алтан ууланд дээр цагт алт ухаж байсан уул мөрч одоо балраагүй үлджээ. Домогт гарсан шиг үхрийн чинээ алт байсан гэдэг нь ардын аман зохиолын хэтрүүлэл юм. Харин элгэн халуун эх орноо харийн түрэмгийлэгчдэд эзлүүлэхийг үл хүссэн эсэргүүцэж байсныг харуулсан нь энэ.